За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн подкастаар дотоодод үйлдвэрлэж байгаа олон улсад төрөлж байгаа бүтээгдэхүүн болон олон улсад аль хэдийн нэр хүндээ олсон бүтээгдэхүүнийг харьцуулж түүнд дүгнэлт өөрсдийн дүгнэлтийг өгөхөөр ихөө подкаст эргэлдэж байна. Тэгээд үүний маань гол төлөөлөх юм бол нэгдүгээр олон улсад аль хэдийн нэр хүндээ олсон энэ бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүний зөвлөх юм бол Grey Goose. За Grey Goose бол Франц улсад үйлдвэрлэсэн дэлхийн дээр водканы төрөлттэй. Дэлхийд ерөнхийдөө бол ард турм. Belvedere болон Grey Goose маань дашимд дуудаад хэлэхэд одоо гадаад ямар нэгэн улс орнд коктейл хийхэд Grey Goose Belvedere хоёр водка бол ерөөсөө ямар ч тийм амт юу байхгүй те ямар нэгэн жуустэй болох ч юм те жимстэй болох ямар нэгэн амт байхгүй коктейл ямар нэгэн амт оруулдаг. Тэрүүгээр шалгарч үлдсэн. Grey Goose Франц болон Belvedere Чехи хоёр. Тэгээд дээрээс нь Grey Goose нэмжлэгээ Франц чинь дэлхий дээр усаараа бүр нэг номерт байдаг ус юм шүү дээ. Хамгийн сайн усаар үйлдвэрлэдэг гэдгээрээ бас даваа талтай. Тэгээд дээрээс нь технологийн хувьд те бас тэгээд бид нар өнөөдөр арх ярьж байгаа гэж та зөвхөн шүүмжлэх юм шаардлага байхгүй. Яг тэгэхээр энэ бол нэгэнд хүн болгон л архийг одоо баяр ёслолоор ч юм уу тодорхой хэмжээнд хэрэглэдэг. Харин архитект зөв хэрэглээний талаар хүмүүс орондоо ярилцах хэрэгтэй. Тэрнээс бол архийг эсэргүүцэж байгаа. Бид нар зохиогоогүй, бид нар хийгээгүй учраас энэ байсаар л байх болно тийм үстэй. Сүүлд маш олон хүний анхаарлыг татж байгаа нэгэн Монгол реклам. За энэ рекламыг эхлээд үзүүлчихье тийм. Энэ реклам бол монголчуудын хийсэн одоогоор одоо яг энэ зах зээл дээр хамгийн өндөр үнээр бүтээгдсэн энэ реклам аа. Энийг үзчихсэн юм. Би энийг үзчихсэн. Ерөнхийдөө реклам гэхээс илүү уран сайхны сэтгэл жамд орсон реклам байна тийм. За One Worldwide буюу мил сүүшүүлтүртэй тийм. White гэсэн бүтээгдэхүүнийг би судлаад энэ юуны реклам байв үзсэн чинь бүтээгдэхүүний гол төлөөлөгч нь бол White Chinks. Энэ яагаад ингэж гаргасан гэдээ би судалж асууж үзлээ дээ. Тэгсэн чинь өмнөх Chinks-ээс чанарын хувьд сайжруулсан. Тэгээд сүүшүүлтүртэй гэдгээрээ даваад л та. Дээрэс нь энэ бүтээгдэхүүн маань дэлхийн 14 хооронд экспортод гаргадаг ийм бүтээгдэхүүн ба. Тэгээд үнэхээр Монгол бүтээгдэхүүнүүд дэлхийд ингэж гаргаад амжилт болох уу? Гадаадын үнэхээр тийм өөр байдаг юм уу гэсэн бодлоо өнөөдөр зүгээр тестлж үзье гэж бодсон. За энэ бол Францад үйлдвэрсэн Францда буудаа гаргасан спиртээр магадгүй те. Тэнд Франц усаараа найруулсан одоо тэдний технологийн дагуу хийгдсэн юм арх. За энэ бол White Chinks бол Монголын хөрсөнд ургасан буудаа түүнийг боловсруулсан спиртээр Монгол усаараа найруулж хийсэн. Тэр дээрээс нь зүгээр өөр буюу давуу тал нь болохоор энэ сүн шүлтүр гэсэн юм ба. Сүн шүлтүртэй юм бүтээгдэхүүн. За тэгээд энэ хоёр бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр харьцуулж үзье. Тэ? За одоо тестлэе. За эхлээд хоёулаа дэлхийд дээр ямар арх алдтай байгаа даа тэ энэ архийг тестлж үзье тэ. Авсчихсан. Яа шилмэл бүглээ зарлахаа мадлахаа бас. Маа монголчууд онцгой бид нар орсон тэ. Жак ямшдсэн. Гадны лацын гэдтэй тэ. Тэгвэл хүн болгоо. Бүглэн харж авах тэ. Вино шиг. Үнэхээр тэ зарам жоох гэж. Тийм. За ингээд Grey Goose гэдэг дээрээс нэг чи сайн хэлсэн Франц чинь ус амир үнэтэй гэдэг те. Нэг Иван гэдэг ус үү шүү дээ. Одоо би сая уусаа Лондонд ч байсан гадаад нэглээ олон явж ирсэн. Тэгээд Иван ус чинь болохоор Францд үйлдвэрлэдэг те. Цэвэр усудаа хамгийн нэг номерт хамгийн үнэтэй те. Тэгэхээр энэ маань ч гэсэн бас бүтээгдэхүүн маань ч гэсэн бас бүтээж хүн болгон шаардсан хэрэглэхгүй яг хөө те.
Тэг үзхүү тийм. Тийм талаад үзье. Яг би бол архийг бай хэрэглээд байдгүй. Гэхдээ хүн нэг хэрэглээ яг чанартай хэрэглэсэн дээр тий. Үнэхээр ямар нэгэн амт тийм байхгүй. Таалж ин гэж хэлэх наашин тий. Тэгтээ ямар ч байсан үнэхээр зүгээр хаяа гэдэг хэлээ байж болов. Өнөр мөнөрийн хувьд ч гэсэн бас нэг орцмор зөндөр байхгүй яхаа. За тэгвэл одоо хэдүүлээ дотоод үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүн Чингис тий. Энэ бас ялгааг бол экспорт нь 14 улсад гаргаж байгаа. Бас зөвхөн дотоодын гэхгүй бол зах зээл дээр өсөлтгөр ингэж гарсан бүтээгдэхүүн ба тий. Энэ хоёрын үнийн хувьд бол асар их зөрүү бий. Ойлгомжтой. Асар их зөрүү бий. Энэ бол маш олон тээвэрлэл татвар ч юм уу тий. Тээвэрлэлд ингээд нэр хүн за хэмжээнээс ихсүүлээд бас яг үнийн зөрүү бол асар их бий. Бид нар бол энэ за хоёр дахь энэ тестлэгч байгаа бүтээгдэхүүн энэ бол нэгдүгээр үндэсний үйлдвэрлэл дотоодод өртөг шингэсэн гэдэг утгаараа ямар нэгэн за дээдлийн лац нь болсон ингээ гараад ирдэг иргэдэл энэ бол лац тий за сүүн шүүлтүр гэж байгаа сүүн шүүлтүр нь бол энэ дотор байгаа тий сколын спиртэ шүүж байгаа архийг шүүлэх шүүлтүр баг тий. За дотоодынхоо цагаан Чингисийг тест үзүүлээ. Дөрөвийн Грегусыг яг ингээ хийж яхад бас нэг юм сон тослогч юм шиг нэг л зүгээр нь ус ихээс арай өөр харагдаад. Den Gregus тийм байт юм болоо гэж бодож байна. Ялгааг харагддаг. За одоо цагаан Чингисээ тестлж үзье. За явчихсан. Тэнгэрэг амтны хувьд бол яг чин үнийг би бол ерөөс мэддэхгүй надад тий. Яг би арих мэдхгүйдээс тэгж байгаа юм биш тий. Гэхдээ ямар ч үсэн хүн чинь дөнгөс нэг сайн амтсан юм амтлаа дахиад нэг гээс амтсууд хүн ч бас мэднэ ямар нэг ялхаа байна. Тэгэхэд бол ялгахдахгүй байна. Амт чанарын хувьд бол ялгахдахгүй тий. Ямар ч ялгаалаа. Зөв. Үнэрийн хувьд ч гэсэн би бас ингээ үнэртэй үзээд лээ. Аригч нь бол амар орчин үнэртэй байдаг шүү дээ. Тэгэхээр Грегусыг шууд үнэрсэн бүр ингэх тийм үнэр гайвбайсан. За Чингис ямар байх нь вэ? Ингэсэн чинь бас ялгаагүй. Үнэрийн хувьд бол ялгаа алга. Жаа ингээд ямар ч лсэн тэгвэл амт чанарын хувьд өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүн бол чадсан юм байна. Үнэхээр үйлдвэрлэж чадсан юм байна. Тий? Чадсан юм байна. Дээрээс нь бид нэр The White Chinks-ыг сонгох ч юм уу маш олон шалтгаан биднэрт бий. Тэгвэл энэ бол үндэсний дотоодын үндэсний бүтээгдэхүүн, дотоодд үйлдвэрлэсэн өртөг шинжсэн гэсэн юм бүтээгдэхүүн. Тэгээд Монгол улсыг экспорт гаргаж байгаа тий 14 улсад энэ бол тэдгээр улсуудаа гаргаж байгаа мэдээж тодорхой хэмжээний бүтээгдэхүүн шүү дээ тийм ээ. Ер нь бол тэгж хэлж байгаа. Хол талдаа. Тий. Тэгээд өшөө цаашаага өөр улсуудад импорт хийх байх. Тийм байна. За ямар ч байсан бид нэр үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж өндөр үнийн зөрүү тий чанар бол биднэрт ч гэсэн байгаа юм байна. Тийм учраас та бүхнийг энэ дотоод үйлдвэрсэн зөвхөн би арх одоо энэ сурчлах гэж ингэж ярьсангүй. Ямар ч байсан дотоод бүтээгдэхүүнүүд маань адилхан хэмжээнд чанарын хувьстай адилхан хэмжээнд үйлдвэрч болд юм байна. Чадж байгаа юм байна. Зүгээр энийг дэмжиж архийг зөв соёлтой ярилцгаая гэсэн юм харуулах гэсэн. За ирж баярлалаа төгссөн баярлалаа.